За санд байцгаана уу бизнес эрхлэгчтэй, гарааны бизнес эрхэлж байгаа залуусаа, за мөн стартапуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Стартап терминал манай компани зүгээс та бүхэндээ за гарааны бизнесийн салбарт ажиллаж байгаа залуусын ярилцлагыг бас хүргэдэг. Ер нь бизнесийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон залуусын төлөөллийн ярилцлагыг та бүхэнд хүргэдэг боломжтой. Онцлог зочин ярилцлага маань та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн манай зочноор Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал за Балжаа буюу Балжины маань оролцож байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сонирхолтой зочин өрх болсон шалтгаан маань өөрөө бас их учир холбогдолтой байгаа. Балжаа маань их олон жил бас гадаадд хэлийн чандад ажиллаж амьдарсан, олон улсын байгууллагад ажиллаж байсан. За түүнээс гадна яг одоо өнөөдрийн байдлаар энэ You Think гэдэг энэ байгууллагын үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. Тус байгууллага маань яг ямар үйл ажиллагаа явуулд юм бэ? Өөрийнхөө одоо энэ үүсгэн байгуулсан байгууллагын товчхон мэдээллийг өгөөд ярилцлага эхлүүлье гэж бодож байна. За баярлалаа. Биний өмнө энэхүү ярилцлагандаа урьж оролцуулж байгаадаа баярлалаа. За би Youth Inc буюу Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэгийн Монголда 2019 онд үүсгэн байгуулсан байгаа. Дахин үүсгэн байгуулсан гэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг өмнө нь бол Америкийн нэгдсэн улсад би ажиллаж амьдарч байсан. 2005-аас 2015 он 10 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад сураад төгсөөд тэндээ ажилд ороод 6 жил олон улсын байгууллагт болон компанид ажиллаж агаад тэгээд дараа нь Монголдо 2015 онд ирсэн байдаг. Энэ байгуулсан байгууллага маань бол Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэг буюу Young Mongolian Professionals Association гэдэг нэртэйгээр бид нар 2009 онд анх Вашингтон DC, Виржиниа одоо Америкийн зүүн ирэг дээр хамгийн анх байгуулж исэн. Төрийн бас байгууллагаар байгуулж исэн. Яагаад байгуулж исэн бэ гэхээр ерөөхдөө нөгөө нэрээр ч гэсэндээ Монгол залуу мэргэжлэнүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцох, бие биендээ туслах, ялангуяа нөгөө сургууль төгсөөд ажил хайх те бид нар ерөнхийдөө л нэг ойролцоо замаар яваад идэг штэ те. Тэгэд яг тэр замаар ингээд явж байхад би өөрөө нөгөө Миссурид сургуулаа төгсөөд олон улсын харилцаа MBA авчаад тэгээд миний мэргэжил өөрөө олон улсын харилцаа харилцаанд сурч ирсэн. Тэгээд ерөнхийдөө Вашингтон DC рүү нүүх хэрэгтэй юм байна. Тэнд очиж ажилд орох хэрэгтэй юм байна гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд хинч мэдэхгүй танихгүй гар зүгээр л шууд явсан, нөөсөн. Тэгээд мэдээж нөгөө ажил хайхад бол янз бүрийн асуудал тулгарч ирсэн, илүү хугацаа шаардсан, ингээд туслаад хэмжээд өгдөг байгууллага байсан бол илүү амар байх байлаа гэж бодож исэн. Тэгээ бодоо яваад исэн. Тэгээд ямар ч байсан айгүй олон газар руу нөгөө сургуулаа төгсчөөс CV-гээ явуулаад тэгээд тухайн үед чинь би нөгөө Монголын Вашингтон DC дэх Монголын элчин сайдын яамдаас дадлага хийжсэн. Тэгээд нөгөө хамгийн анхныхаа олон улсын байгууллага ажилд орохоос өмнө тэгчээд нэг хэдэн сарын дараагаар хамгийн анхны ажил бол Вашингтон DC-д олон улсын хүнсний бодлого зохицуулалтын хүрээлэнгээд газар ажилд орж байсан. Тэгчээд дараагаар нь бол энэ байгууллага одоо сэтгэл нийлсэн 5 тавуулаа байгуулдаг шүү дээ тий. 5 тавуулаа ерөөсөө ингээд залуучуудад хооронд нь холбогддог юм networking хийдэг Монгол залуу мэргэжлүүдийн юм нийгэмлэгийг хэдүүлээ ингээд үүсгэн байгуулъя гэд тухайн жил одоо 10 жилийн өмнө байгуулж байсан. Тэгээд бид нар 2009-өөс 2012 он гэдэг чинь яг 4 жилийн хугацаанд Вашингтон DC-д үйл ажиллагаа явуулаад ерөнхийдөө яг л нөгөө volunteer based сайн дураараа бүгд л нэг дор дорно ажил хийдэг. Тэгээд бүгд яг ийм замналаар яваад нэг тийм чаленжтэй, сорилуудтай тулгарсан залуучууд за би энэнийхээ одоо ажлыг дэмжиж тэгээд энэ байгууллагыг дандаа яг нөгөө сайн дураараа одоо ажлын хажуугаар авч явж ирсэн гэсэн үг. Тэгэхээр зэрэг надад бол Америкт ийм одоо залуучуудтай мундаг залуу мэргэжлэнүүдтэй ажиллаж исэн туршлага байгаа. Тэгээд дараа нь 2015 онд Монголд ирээд миний ажилласан ажлууд бол голцоо нөгөө эрэл талаасаа. Би чинь нөгөө Монголын ажил олгогч эзэдийн холбоонд ажиллаж исэн. Тэгээд Монголын бизнесийн зөвлөл ажиллаж исэн. Тэгээд нөгөө бизнесийн байгууллагуудтай ажиллаад тахлаар зэрэг юу гэж ойлгосон бэ гэхээр ерөнхийдөө байгууллагууд ажил олгогчдын хамгийн одоо гол асуудал нь бол одоо ур чадвартай, мундаг, чадамжтай ажиллах хүчнийг дандаа хайж идэм байна. Бүхэл байгууллага нөгөө ур чадвартай ажилтаа хайгаад байгаа байхгүй юу? Ялангуяа нөгөө networking арга хэмжээнд хүртэл те бараг тийм ур чадвартай, тийм мундаг хүн байна уу гэж ингээд head hunting гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэгж ийм эрэл төрцөө бол бэд юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр зэрэг би өөрөө нөгөө гишүүншил хариуцсан бас захирал хийжсэн болохоор зэрэг
ингээд хуучин experience аа шүү дээ миний нэг хуучин туршлага. За ерөөсөө яагаад ингээд залуучууд бол мэдээж ингээд ажлын туршлага, ажил хайгаад идэм байна. А тэгвэл нөгөө талаасаа ажил олгогч нар бизнесүүд бол яг юм ур чадвартай залуучуудыг хайгаад идэм байна. Эрэлт нийлүүл талаасаа хоёулаа ингээд бие нэгэ хайгаад идэг хөдөлмөрийн зах зээл дээр. Тэгэхээр энд бол аюул том юу байгаа юм байна, боломж байгаа юм байна. Тэгээд ингээд сайн судлаад үзсэн чинь ер нь бол одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол эрэлт нийлүүл нийлэхгүй одоо залуучуудын дундах ажилгүйдэл бол маш өндөр байгаа юм байна. Тэгээд ажлын байр бол байгаад идэг. Тэгсэн хэрнээсээ нөгөө хоорондоо бие бинийгээ олохгүй өөрөө ур чадварын үл нийцэл гэдэг асуудал нэлээд том асуудал юм байна гэдгийг олж ойлгосон. Тэгээд ерөөсөө аль болохоор нөгөө ажиллаж исэн байгууллагуудаараа дамжуулаад ингээд платформ дээр үндэслээд хооронд нь ингээд холбочих гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь бол бас тийм ч амархан холбогддог асуудал биш юм байлээ. Тэгээд нэлээд их судалгаа хийж байгаад ерөөсөө энэ байгууллагыг Монголд дахин байгуулах хэрэгтэй юм байна. Маш том боломж байгаа юм байна, сорилтууд байгаа юм байна. Тэгээд Монгол залуу мэргэжлүүдийг хооронд нь холбож одоо нэгтгэж хамтарч ажиллах юм бол бид нэр илүү том одоо асуудлуудыг хамтдаа шийдэж эх орныхоо одоо хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулах боломжтой юм байна гэж харсан. Ер нь бол тэгэл зөндөө их хурлуудад олон улсын байгууллагууд гадаадд ингээд ажиллаж байхад бол маш мундаг Монгол залуу мэргэжлүүд байдаг. Би ч өөрөө яг тэр хүмүүстэй ажиллаж исэн. Тэгээд одоо болохоор ингээд манай Монголын нийгэмд манай залуучууд маань ингээд залах байна, ажиллах байна гэдэг юм асуудал айгүй их яригадаад гэтэл эн чинь яг нэг хоёр туйл яваад байгаа байхгүй юу? Эсвэл айгүй мундаг залуучууд байгаад байдаг. Эсвэл нөгөө ажилгүй залуучууд байгаад байдаг. Тэгсэн хэрнээсээ нөгөө ажил олгогч нар бизнесүүд ингээд ягаад нь шүү дээ хайгаад байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө л энэ нэг тийм асуудал байна. Энийг ингэж тэр internship хөтөлбөр одоо нэг хэрэгжүүлээд байгаа хөтөлбөрүүдээрээ дамжуулаад гишүүнчлэлийнхаа энэ байгууллагыг байгуулъя гэж бодсон. Тэгэхээр манай Youth Inc бол Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэг гишүүнчлэлд суурилсан энэ платформ байгуулж байгаа. Тийм тэг гишүүд гэдэг нь бол Монгол залуу мэргэжлэнүүд яг хувь хүнээрээ байна. Мөн бизнесийн байгууллагууд, ажил олгогч бизнесүүд бас манай гишүүн болж орж хамтдаа ингэж хөгжих гишүүнчлэлийн ийм байгууллагыг дахин байгуулж байгааг мэдгэдэхэд таатай байна. Байгууллага өөрөө бол айгүй гоё тийм нэг бодлын зарим хүмүүс гэж ярьдаг, буянтаач гэж ярьдаг тий. Одоо яг л чиний түрүүний хэлсэн шиг ажил олгогчид болон ажил хайж байгаа тэр мундаг чадварлаг залуусыг өөр хооронд холбож өгөх тэр яг уулзах цэг нь болж өгнө шүү дээ тий. Гүр нь болж өгнө. Сүүлийн үед бол ер нь тэгээд бас энэ internship гэдэг энэ ойлголт бас хүмүүс нэлээд хүрээд хүмүүс бас мэддэг болж эхэлж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө, за нэг 5-10 жилийн өмнө бол нэг киногоор л мэддэг байлаа шүү дээ. The intern гэх тий дадлагжигч гэх юм уу. Сүүл нөгөө Google-д дадлага хийж байгаа тий. Hollywood-ийн алдар жүжигчин Will Swan, Will Ferrell гэдэг хэдэн жүжигчдийн тоглосон тий. Энэ киногоор мэддэг байлаа. Эсвэл одоо нөгөө ер нь кинон дээр аягүй суурилж нэг internship гэдэг зүйлийг ойлгодог байсан бол одоо ингээд Монгол улсдаа энэ чадaltaй, мэдлэгтэй, боловсралтай энэ залуусыг яг өөртөө таарсан илүү хөгжих дэвших одоо тэр боломж болцоотой ажлын байр тэр газарт нь очиж одоо ажилч хөдөлмөрлөгтөнд гэж одоо тусалдаг ийм байгууллагуудыг одоо олноор айлуулах бий болоосоо л гэж боддог. Үүний төлөө бас зорж ажиллаж байгаа танай байгууллагууд бас амжилт хүсмээр байна. Ер нь одоо энэ оюутан залуус бас хэр яаж хүлээж авч байгааг бас мэдмээр энэ чүр яг ингээд фронт дээр ажиллаж штэ. Тэнгүүд одоо залуучууд маань мундаг оюутнууд маань хэрхэн хүлээж авч ийм хөтөлбөр одоо эхэлсэн байгаа хэр хамрагдаж байна. За мөн ажил олгогчдын зүгээс бас ямар хүлээлт байдгийг тэдний зүгээс яг ямар хүсэлтүүд илэрхийлж байна. Энэ талаар бас ярьж. Internship гэдэг энэ хөтөлбөр бол ерөнхийдөө олон улсын нэршлэр бол яг internship гэж нэрлэж байгаа. Яг монголоор бол одоо дадлага хөтөлбөр гэж орчуулж болох юм те. Гэхдээ ер нь бол нөгөө манай байгууллага бол нөгөө залуучууд болон ажил олгогчдыг хооронд нь холбосон ийм одоо гүр платформ гишүүнчлэл суурилсан платформ байгуулж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр хэрхэн яаж ингээд гишүүдтэй үйлчлдэг ингээд хооронд нь энэ асуудлыг шийдсэн гаргалгаа нь юу вэ гэдээ нэлээд судлаад үзэхэд бол энэ internship бол үнэхээр одоо хоёр талыг хооронд нь холбодог ийм цогц хөтөлбөр юм байл л дээ. Барууны орнуудад ялангуяа одоо Америк нэгдсэн улс, Европ, хөгжилтэй орнуудад бол энэ internship гэдэг хөтөлбөрийг бол угаасаа яг системээр нь яг зөв одоо хоёр тал яадаг. Компаниуд өөрсдөө ингээд тийм компаниуд өөрсдөө internship зарлаа. Тэгээд залуучууд бол ингээд баг амар өрсөлдөөнтэй өрсөлдөж байгаад ингээд хоёр янз байдаг те бас нөгөө төлбөр төлдөг цалинтай цалингүй internship гэдэг ингээд ойлголтууд бийж байдаг. Гэхдээ гол ойлголт нь бол энэ барууны орнуудад хөгжилтэй орнуудад internship бол өөрөө яг залуучууд сургуулаа төгсөөд
тухайн ажлын байранд орохоосоо өмнө дадлгажиж аваад өөрийгөө юунд сорж аваад те өөрийгөө юунд дуртай, юу хийж чаддаг, юу хийж болдгийг гэдгийг боддоор практик дээр сурдаг, ажиллангаа сурдаг ийм гоё хөтөлбөр байхгүй юу. Одоо тэгээд яг нь Монголд бол энэ манай энэ интерншип хөтөлбөр бол сүүлийн үед бол айгүй их хөгжиж байна. Гэхдээ юу гэж ажиглагдаж байгаа вэ гэхээр зэрэг яг тэгж гадаадад хэрэгждэг шиг системтэйгээр бас сайн хөгжөөгүй байна. Асуудал нь юу юм бэ гэхээр залуучуудыг интерншипт ингээд оруулж байна гэдээ бас ингээд ажлын мөлжлөг явагддаг ч юм уу. Эсвэл нөгөө байгууллагууд хэрхэн яаж энэ хөтөлбөрийг үр дүнтэйгээр нөгөө системтэйгээр авч явахаа сайн мэдгүйгээр зүгээр одоо ингээд нэг дөнгөж төгссөн залуучуудыг ажлын туршлагагүй юм чинь гээл одоо хамаг байдаг тэр нөгөө хар бор ажиллаа гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө админ ажлуудаа хийлгүүлээд сканер хийлгүүлээд кофе зөөлгөдөг энэ төр гэл нэг тийм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол баг үнэн байдаг юм шиг байгаа. Яагаад тэгэхээр хамгийн их нөгөө туршлагагүй залуучуудыг л одоо үед хамаг байдаг тэр нөгөө юуныхаа ажлуудаа админ ажлуудыг хийхээс өөр аргагүй байд юм шиг байгаа. Гэхдээ интерншип хөтөлбөр өөрөө бол тэр юмд зориулагдаагүй. Яг одоо тухайн мэргэжлэр төгссөн залуучууд маань бол өөрийгөө яг нөгөө энэ бол хоёр талаасаа байх хэрэгтэй байхгүй юу? Залуучууд маань өөрөө бүр ингээд өөрийгөө хөгжүүлэх гээд илүү профешнл манай дээр бол энэ бол professional development буюу илүү карьер хөгжлийн хөтөлбөр гэж явж байгаа. Манай байгууллага бол нөгөө хувь хүний хөгжил болон карьер хөгжлийн хоёр хөтөлбөрөөрөө дамжуулж ингээд гишүүдтэй үйлчилдэг ийм нэлийн манай flagship хоёр хөтөлбөр гэж нэрлэж байгаа. Тэгээд интерншип хөтөлбөр бол өөрөө миний хувьд бол айгүй ийм ингээд түүхэн замналаар яваад байгаа байхгүй юу? Яасан бэ гэхээр нөгөө 2019 онд би нөгөө 2018, 19 онд Монголын ажил олгогч эзэдийн холбоонд гадаад харилцааг хариуцдаг байсан. Тэгээд ажил олгогч эзэдийн холбоонд бол маш их зүйлийг суралцаад ингээд явж байхад бол олон улсын хурлуудаар ингээд явах надад боломж олдоод тэгээд нөгөө ажил олгогч эзэдийнхаа холбоог төлөөлөөд нөгөө Женевт бас олон улсын хурал Швейцарын Женевийн нөгөө бүр нөгийн энэ дээр үг хэлжсэн. Гэхдээ энэний дээр юу ярьж ирсэн бэ гэхээр зэрэг яг л нөгөө судалсан бид нар ингээд нөгөө би төсөл боловсруулад internship proposal гэд судалж агаад тухайн үед бол би ерөөсөө мэдэхгүй байсан. Тэгээ зүгээр л судлаад үзсэн чинь энэ хоёр нэг одоо холбогддог үр дүнтэй юм хөтөлбөр байд юм байна гэдгийг proposal бичээд одоо энийг манай дээр ингээд хэрэгжүүлмээр байна гэд тэрнийг бол аль хэзээний яг 19 оны 6 сарын энэ нөгөө 100 жилийнх нь ойгоор очоод илтгэл тавьсан байдгийг. Тэгээд дараагаар нь болохоор зэрэг бас олон улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чуулганд очиж бас яг энэ интерншипээ ярьсан. Тэгээд 17 төслөөс шалгараад шилдэг нэлээд олон төслүүдээр шалгараад 17 ийм project proposal-уудыг ингээд юунда сонгож танилцуулж байсан байхгүй юу. Тэгээд тэрүүгээр ингээд танилцуулаад олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий наримчгийн дарга Guy Ryder-тай бүр жижигхэн богинохоо хугацаанд пич их боломж олдсон. Тэгэхээр би тэндээс юу сурсан бэ гэхээр бидний яриад байгаа энэ internship гэдэг хөтөлбөр бол ерөөсөө зөвхөн энэ бол үнэхээр ийм чухалчилж авч үзэхээр хоёр талыг холбохоор хөдөлмөрийн зах зээл дээр нэлээд ингээд суралцсангаа дадлгажих байдлаар аль талдаа үр дүнтэй ийм чухал хөтөлбөр юм байна. Энийг бол хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнууд хөгжилтэй орнуудаас илүү суралцаад яг ингээд туршиж үр дүнтэй байлгах үүднээс системжүүлээд ингээд авч явах нь чухал юм байна гэдгийг би ойлгоцсон. Тэгэхээр зэрэг нөгөө судалгаа хийж явж байгаа тэрнийг бол нөгөө туршаад үзсэн хурлууд дээр. Тэгээд хурлууд дээр туршиж үзэж явж байгаад надад бол яг өөрийн гэсэн туршлага байхгүй байгаа шүү дээ. Яг хувь хүнийхэн туршлага бол угаасаа би ажлын гараагаа нөгөө анх олон улсын байгууллага тэглэхээс өмнө Вашингтон DC дэх Америкийн Монголын элчин сайдын яамд дадлага хийж байсан. Тэгэхээр тэндээс бол би маш их нөгөө networking хүмүүстэй харилцаа холбоо тогтоох ер нь бол ажил гэдэг чинь юм байт юм байна. Би өөрөө надад ямар ур чадваруудаа би ер нь сайжруулах хэрэгтэй юм бэ? Яаж хүмүүстэй харилцах хэрэгтэй гэл ингээд зөөлөн ур чадварууд айгүй чухал байгаа шүү дээ. Сүүлийн үед бол ажил олгогч бизнесийн байгууллагууд бол зөөлөн ур чадварыг айгүй чухалчилдаг болсон. Тэгэхээр интерншип хөтөлбөр бол бид нэр одоо яг youth think дээрээ сая өнгөрсөн жил бол яг туршиж үзлээ. Бодитоор одоо бол хийх зүйлтэй болчихж байгаа байхгүй юу? Манайх бол 6 сарын хөтөлбөр байгаа. Яг залуучуудыг professional development буюу карьер хөгжилтөнд сургаад өөрөө энэ чинь нөгөө нэг комплекс нэлийн комплекс хөтөлбөр байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө мэдлэг ойлголтыг нь олгоод практик дадлага олгоод дээрэс нь бас нөгөө хамгийн гол нь ажлын байран дээр яг өөрийнх нь одоо ямар ур чадвар суралцахыг хүсэж байгаа тэрний ингэж яг бодит таск өгч
багаар ажиллуулж гаргадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө зүгээр нөгөө ороод байгаа сургалтаас ялгаатай зүйл нь болохоор тэрнийг яг практик дээр хэрэгжүүлэх боломжтой. Тэгээд internship хөтөлбөрийн хүрээнд бол бид нар бас нөгөө бас study tour буюу танилцах аялал гэдгийг бас зохион байгуулж туршсан байгаа. Тэгээд өнгөрсөн жил 2 одоо нэг засгийн газрын төрийн байгууллагаар орж залуучуудаа танилцуулсан. Тэгээд арт дээр очиж танилцуулга хийсэн. Сая яг өнгөрсөн 7 хоногт бид нар бас нөгөө Гүнд Investment-ийн охин компаниуд 8 байгууллага дээр шууд нэг доор очиж study tour хийсэн. Тэгээд нэг одоо богино хугацаанд манай залуучууд нөгөө ажил олгогч бизнесийн байгууллагууд дээр шууд очоод яг энэ байгууллага дээр нөгөө орчин ямар идэгин, хүмүүс нь яаж ажилдгийг, ажлаа яаж явуулдгийг хүмүүс одоо нэг орчин нөхцөл шууд хараад visually те шууд хараад ойлгочихж байгаа байхгүй. За тэгээд энэ газар би ер нь орох хэвээр мүү, орохгүй байх хэвээр мүү гэдэг тэр бол дөнгөж эхлийн зэг. Тэгээд энэ study tour бол манай internship хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг нь болж байгаа. Энэ бол өөрөө ийм комплекс хөтөлбөр 6 сарын турш залуучуудтай бүр ингэж үзэж тааш өсөж наална гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Тэгээ өнгөрсөн жил бүр яг тэгсэн. Тэгээ бид нар чинь нөгөө internship хөтөлбөрийг pilot 1, pilot 2 гэдэг туршилтын 1-р хөтөлбөр, 2-р хөтөлбөр гэдгийг хийгээд тэгэхэд л бараг 1 жил болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд 3 дахь хөтөлбөрөөр эхлүүлсэн явж байна. Тэгээд манай энэ хөтөлбөрт бол залуучууд талаас нь 15-аас 35 насны бүр бүх төлөвлөлийн залуучууд бол орснороо манай pilot хөтөлбөр бол маш онцлогтой. Яагаад тэгэхээр зөвхөн Улаанбаатарт ажиллаж одоо сурж байгаа залуучуудаас гадна хөдөө орон нутагт байгаа, гадаадад ажиллаж амьдарч байгаа, сурж байгаа оюутнууд гэхээр бүх курсын оюутнууд бий болж байгаа. Бachelor хувьд бол Улаанбаатар, орон нутаг, гадаад тэр бүтээлбэр гадаад оюутан хүртэл манай Швейцараас virtually онлайнаар оролцсон. Тий. Манай pilot нэгийг төгссөн. Тий. Тэгээд бид нар ч одоо ингээ 30 хэдэн залуучуудыг pilot 1 2 дугаар хөтөлбөрөөр төгсгсөн. Одоо 3 дугаар хөтөлбөрт ойролцоогоор нэг 10 хэдэн залуучууд бас хамрагдаад явж байгаа. Тэгээд бид нар яг тодорхой таскууд өгөөд ингээ залуучууд дээр яриад байгаа нөгөө зөөлөн ур чадварыг яг сургадаг. Зөөлөн ур чадвар гэхэр чин зэрэг нөгөө харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, нөгөө асуудлыг шийдвэрлэх гэл одоо яг нөгөө ажил олгогчдын байнгын яриад байдаг. Гэхдээ одоо тэрний чинь бол шуудлаг ааха гэж шууд очиод болчтой юм биш те. Болчдаг зүйл ерөөсөө биш байгаа байхгүй юу. Тэгээ тийм онцлогтой байгаа. Би бас түрүү хоёулын нөгөө ярилцлага эхлэхээс өмнө би бас өөрөө ч нөгөө явуулж байгаа энэ хөтөлбөр компани үйл ажиллагааны чиглэлийг ингээд хараад байж исэн ч бас юу гэжсэн би fit гэдээ байсан тийм. Тэгэхээр ер нь бас нөгөө Монгол залуу мэргэжилтнүүд маань бизнесийн одоо нэг ажлын байранд одоо амжилттай ажиллахын муур чадварыг эзэмших, бизнес сургалтанд хамрагдахаас гадна өөрийгөө хөгжүүлэхээс гадна бас эрүүл мэндэд анхаарах, эрүүл одоо байна гэсэн тийм концепт ойлголт бас яваад байгаа шиг байна тийм. Эний талаар бас тодорхойлооч. Зөв. Манай байгууллагын ерөөсөн онцлог бол нөгөө одоо хувь хүний хөгжил болон карьер хөгжлийг яг хослуулах нь маш чухал юм байна. Яагаад гэвэл сүүлийн үед бол ингээд ялангуяа ковидоос хойш бол ингээд бидний бүр ажлын орчин ажиллаж амьдрах байдал бүр тэр чигээрээ оронгоор өөрчлөгдөөд шинэ зүйл new normal гэдэг дээр ингээд тасан зохицох шаардлагатай болоод ингээд нөгөө технологийн хөгжил, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, цар тахал гэл ингээд айгүй олон зүйлүүд ингээд араасаа болоод бид бүгдийн амьдрал, ажил ингээд тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эндээс бол хамгийн түрүүнд бол бид нар юу гэж баг бүгдээрээ санал нийлж байгаа бах тийм юу гэж ойлгосон бэ гэхээр эрүүл мэнд хамгийн чухал юм байна. Эрүүл бэжэж ажиллаа гэдэг юм байна. Эрүүл бэжэж илүү одоо нөгөө амжилттай байх, одоо эрч хүчтэй байх одоо тухайн зүйлийг ингэж хэрэгжүүлэх, ажил дээр амжилт гаргах гэдэг нөгөө ажилтай холбогдож байгаа байхгүй юу? Бүтээмж дэвшин. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг ойлголтод бол одоо сүүлийн үед бол бүр mental health нөгөө эрүүл мэнд чи өөрөө physical health болон mental health гэдэг эрүүл сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бэлтрийн хувьд бүр цогцоор нь эрүүл байх талаар яригдж байгаа. Mental health яагаад яригдж байна гэхээр нөгөө агүй их стресстэй болоод ингээд хаасаагүй мэдээлэл солилцоод нөгөө зөв буруу мэддэхгүй бөө мэдээлэл донд хүмүүс нөгөө яаж амьдрахаа тий нөгөө айгүй хэцүү чаленжтай болж эхэлж шүү дээ сорилттой болоод ингээд ирэхлээр манай Монголд юу ажиллагдаж байгаа вэ гэхээр ерөөхдөө гадаадд бол энэ ингээд incorporate хийгээд ажил амьдрал хоёрын зохицол гэж ярьдаг болчиход байгаа шүү дээ тийм ээ. Ажил амьдралын зохицлыг ер нь хангасан ийм байгууллага, ийм community-г бид нар энэ одоо байгуулгаараа бас бүрдүүлэхийг хүсэж байгаа байхгүй юу. Тэрүүгээр ерөөхдөө онцлогтой. Яагаад тэгэхээр зөвхөн одоо карьер хөгжил гэдээ яриад тахлаар бол ийм төстэй байгууллагууд бол зөндөө байгаад байдаг. Тэгэхээр зэрэг хүмүүс бол зөвхөн нөгөө ажил, карьер, санхүү ингээд явцдаг. Гэтэл нөгөө тал нь бол нөгөө эрүүл мэнд байна. Гэр бүл байна.
одоо сүүлийн үед бол гэрээсээ ажиллахаар чинь зэрэг бүр ингээ хамаг юм холдоод унж байгаа байхгүй юу. Тэ гэр ажил. Тэгэхээр ажил амьдралын зохицол гэдэг зүйлд бол бид нар суралцах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ нь бол ингээд энерги менежмент, цагийн менежмент, хувь хүний менежмент, эрүүл мэндийн менеж хийх. Тэгснээрээ зэрэг нөгөө илүү амжилттай, үр бүтээмжтэй ингээд явах боломжтой. Тэгээ чи хэлж гин угаасаа манай BeFit хөтөлбөр гэж байгаа. Бас туршиж үзсэн. Тийм яг Америкт байхдаа бол Америкийн Beach Bar гэдэг хөтөлбөр байдаг. Далайн эргийн тий Beach Bar өөрөө бол ингээд бүр бас платформ баггүй юу. Бүх ингээд мэргэжлийн коуч нартай, фитнес ингээд nutritionistтэй бүх мэргэжлийн ийм хүмүүстэй хамтарч яадаг ингээд хоёр энгийн хүмүүсийг хооронд ингэж холбодог ийм платформ байгаа. Тэгээд би өөрөө нөгөө Америкт байхдаа Beach Bar-ийн бас коуч болоод тэгээ Монголд ирээд яг хүүхдээ дөнгөж төрүүлээ 6 сартай хахад энэ Beach Bar Beach Bar-ыг би Монгол бас хүний биеийн онцлог орчинд нь бас нэг хувиргах шаардлагатай болно шүү дээ. Шууд Beach Bar-ыг гэж манайх ч бас нөгөө далаа эргэж байхгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг тийм далаад гарцгүй. Тэгэхээр зэрэг би нөгөө Beach Bar-ыг BeFit болгож юу яасан хувиргасан гэсэн. Тэгээд 2016 онд яг нөгөө хүүхдээ дөнгөж 6 сартай байхад би ч бас өөрөө нөгөө нэлийн жин нэмсэн. Эмэгтэй хүмүүс ч ингээл яадаг шүү дээ. Нөгөө амьдралын ирэхээр хүүхд төрүүлээд ингээд айгүй их таргалдаг, жин нэмдэг. Тэгээ би хаана сундаг те. Тэгээд дээрэс нь сэтгэл санаа айгүй олон зүйл ингээд агаад өөрчлөгддөг. Тэгэхээр зэрэг шууд одоо тухайн үед бол ямар ч нөгөө юу байхгүйгээр сүртэй төлөвлөгөө энэ төр байхгүйгээр зүгээр л надтай хамт хэн одоо турж фит болох вэ гэж сошиалаар явж исэн. Тэгээд ашгүй айгүй дажгүй олон хүмүүс хүрээд 6 сарын дотор байна 20 мянган дагагчтай болсон байдаг. Тэгээд бид нар болохоор зэрэг тухайн үед бол BeFit гэдэг энэ хөтөлбөр нь өөрөө бол бас нэлээд ийм цогц хөтөлбөр гэж байсан. Ягаад тэгэхээр нөгөө йога, фитнес, бясалгал нэг ингэж хослуулсан нэлээд ийм сонирхолтой байдлаар явуулдаг гэсэн юм хөтөлбөр ахгүй 90 минутын хөтөлбөр байсан. Одоо болохоор зэрэг энэ хөтөлбөрөө бүр улам ингээд хөгжүүлээд энэ бол зөвхөн бие билдер биш юм байна. Тэ эрүүл мэндийн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нөгөө mind, body, spirit, nutrition, community гэдэг ингээд 5 юмны цогц ойлголт явж байгаа байхгүй юу. Тэгээд энд бол нөгөө оюун ухаанаа хөгжүүлээ, бие билдраа хөгжүүлээ, татгшоогоо чиглэе, өөрийгөө ойлгоё, тэгээ стрессээ удирдъя, тэ эрүүл зөв хооллоё, хамтдаа хөгжиж гэсэн ингээд бүр 5 юмны цогц ойлголт явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хөтөлбөрөөрөө бид нар бол хувь хүний хөгжил тал руу эрүүл амьдралын маягт хэдүүлээ. Эрүүл мэндэд анхаарахын тулд эрүүл амьдралын маяг сурах хэрэгтэй юм байна. Эрүүл зөв дадал зуршилтай болох хэрэгтэй юм байна. Энэ бидрээс хувь хүнээс мэдлэгтэй байхаас тэрнийг ингээд тогтмол тасгал хөдөлгөөн хийж хэрэгжүүлэхээс өөрөө өөртөө одоо бясалгал хийж mindful гэж ярьдаг шүү дээ. Mindful байх, өөрийгөө ойлгох, бодлоо удирдах, бодлоо ойлгох, бясалгал хийх. Тэгээд одоо өдөр тутамдаа аль болохоор зөв хооллох энэ дадал туршлуудыг суралцах тэрнээс дэглэм барих шүү дээ. Зөв одоо баланстай хооллох нь бол маш чухал гэдэг юм байна. Тэгээд зөвхөн өөрийгөө би эрүүл байх хэрэгтэй, би юм байх хэрэгтэй биш. Энэ бол ингээд хамтын хүчээр хамтдаа ингэж ингээ би нэгэ спорт хийсэн хүрээлэл босгох хэрэгтэй юм байна гэдэг ингээд ийм цогц ойлголт явж байгаа. Тэгээ манай хөтөлбөр бол нөгөө оюуны өмчийн газраас нөгөө трейдмарк бий барааны тэмдэгтээ авсан. Тэгээд одоо бол бүр ингээд Азийн ангаахын оюутны холбоотой хамтраад тэгээ мэргэжлийн тасгалжуулагч нартай ингээд хамтраад энэ BeFit хөтөлбөрөө ингээд улам хөгжүүлж байгаа. Тэгээд Youth Anchor-ээ бол одоо гишүүнчлэлээрээ дамжуулаад залуучууд болон ажил олгогчдыг ингээд гишүүн болгоод татаад гишүүдэд зориулсан энэ хөтөлбөрүүдийг санал болгоод улам хөгжөөд хамтраад ингээд явах зорилготой байгаа. За Youth-ийн хөтөлбөрийн талаар юм их сонирхолтой байна. Youth-ийн цогц хөтөлбөр байна, BeFit байна. Тэгээд чиний бас ярианд дунд бас нэлийн дурддагчаал Америкийн нэгдсэн улсад бас бүхэл бүтэн 10 жил ороод тий сурч амьдарч байсан гэж байна. Дээр нь бас би өөрөө ч бас 10 жилийн үеэр гэж мэднэ. Англи хэлэнд аягүй сайн байсан. Тэгэхээр англи хэлэндээ суулаад ер нь англи хэлээ яаж сурах? Тэрийг би бас залууч энэ ярилцлагыг чинь бас залуучууд үзэж байгаа байхгүй. Тэгэхээр практикаар сурах уу, онлоор сурах уу? За тэгээд Америкийн нэгдсэн улсад очиод энэ олон жил ингээд ажиллаж амьдрахад англи хэлний оролцоо хэр байв? Яг өмнө сурч ирсэн англи хэл чинь яг тэнд очиод яг мөн байв уу гэх юм бол. Хэлний талаас нь би бас нэг асуулт асууя. Дараа нь бас нэг өөр гоё асуулт байна. Зөв одоо ер нь яг энэ хэл бол ерөөсөө гарц болсон тийм ээ. Илүү их мэдлэг олох, илүү их мэдээлэлтэй болох, олон найз нөхдөд олох, бизнесээ явуулах, өөрийгөө илэрхийлэх гэд
ер нь л одоо ингээд хэрэглэгдэхгүй болсон байгаа. Тэгээд олон залуучууд бол одоо ялангуяа англи хэлийг тийм ээ сурах, гадаад хэлийг сурах бол үнэхээр шаардлагатай байна гэдгийг бол ойлгоцсон байгаа. Миний хувьд болохоор зэрэг хоёулаа ч бас 10 жилд ч нэг анги байла. Олон улсын харилцааны сургуульд ч нэг анги байсан. Тэгэхээр нөгөө англи 18 дугаар сургууль чинь бас гадаад хэлний сургууль байсан шүү дээ тий. Хоёулаа хамт нэг анги байсан. Тэгээд нөгөө SFS тий сургууль нөгөө олон улсын харилцааны сургуульд бас нэг анги байсан. Тэгэхээр тэрүүгээрээ бол мэдээж англи хэлийг сурч байсан. Гэхдээ яавал илүү үр дүнтэй байдсан бэ гэж одоо миний хувьд бол юу гэж харж байгаа вэ гэхээр илүү амьдралтайгаа ойрхон болгоул нэг их төвөгшөөхгүйгээр одоо ингээд өөрийгөө нэг хүчлээтэй би нэг сурах ёстой гэчээл нэг дургуут хөчгүй байдаг шүү дээ тий. Тэр хандлага бол бүх зүйлд нөлөөлт юм байна. Энэ бол хэл сурах дээр бас адилхан байдаг. Дасгал их дээр адилхан. Яг л нэг чухал зөв дадал зуршлуудыг энэ хэл сурна гэдэг чинь бас нэг зөв дадал зуршлаа орчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрийгөө ингээд нэг зорилго тавиад өөрийгөө одоо хувь хүний хувьд болон карьерийн хувьд ингээд хөгжүүлэхэд өөртөө зорилго тавиад тэрэндээ одоо нөгөө зорилгынхаа тулд бол ингээд нэг өдөр тутамдаа л нэг баг багаар step by step ингэж хөгжиж явах хэрэгтэй юм байл л дээ. Тэгээд энэ бол дадал зуршлын хүчээр аль болохоор тэр зөв зүйлүүдийг өөртөө маш энгийн байдлаар нэг төвөгшөөхгүйгээр эхлээд бол хэцүү. Гэхдээ ингээд үнэхээр нөгөө хүрээлээ одоо сайжруулдаг гэдэг ч юм уу те дандаа англиар ярьдаг тийм community-д ороод тэгээ сонсоод одоо бол хаасаагүй ингээд кино үзэж болж гин мэдээ сонсч болж гин ингээд эхлээд ингээд ойлгохгүй ч хамаагүй чихээ онгоолгоод байнга тэр орчныг өөртөө бий болгоод одоо манай You Think бол яг нөгөө professional development-ийн хөтөлбөрөөрөө гишүүдтэй үйлчилдэг гишүүдтэй үйлчилдэг ингээд ийм арга хэмжээнүүд, сургалтууд тэгээ ийм community үүсгэх гэдэг шүү дээ тий. Тэгээд энүүгээрээ бол одоо мэдээж эрэлт хэрэгцээ хэлний одоо англиар ярьдаг клуб, номын клуб тэгээд яг ийм сонирхлын клубүүдийг бол нэлээд гаргана. Тэгээд тэрүүгээр ч гэсэн ирээд networking-гаа сайжруулж өөрийгөө илэрхийлж англи монгол хэл дээр эсвэл өөр хэл дээр би эндээ юугаа зааж тий. Илүү заах юм бол илүү сайн сурд юм байна гэж бас ойлгосон. Тэгээд орчинд нь очиод яг Америк нэгдсэн улсад очиод бодлоо илүү бүр амархан болоод явцдаг. Тэр нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр яг нөгөө амьдралын маяг руу орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө англиар ярьдаг хүмүүсийн голд нь орчих орчин зэрэг ингээл уусаал англиар яриад явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө нөгөө нэг ингэж цензуур ерөөсөө тавих шаардлагагүйгээр намайг хин юу гэж бодох бол гэл ингээд нөгөө энд байхаараа зэрэг хүмүүс нөгөө яагаад гэдэг чинь тэгж харах болов уу өөрийгөө ингээд хаагаад идэг тэр нь хаалтан болдог ч юм уу амар их шалтгаан тавьдаг гэдэг ч юм уу би ингээд англиар сурах гэхлээр тэгж болтгоо одоо мөнгө нь байдгүй ч юм уу эсвэл загц зааван байхгүй айгүйх газаа төгжрэлтэй байна төгжрэлт хүртэл нөгөө нэг буруу өгöd шалтгаалтай тэр нь хамгийн гол асуудал байж магадгүй байгаа байхгүй. За тэгвэл англи хэл сурах дээр юм байж олон улсын байгууллагад ажиллахад одоо ингээл битүүрийн ажлыг бас ингээд залуу хүмүүс үзэж байгаа залуу антрепренерууд залуу стартап эхлүүлж байгаа эсвэл зүгээр их сургуулиуд төгсөж байгаа залуучууд энэ internship-ийг сонирхдаг дээр нь олон улсын байгууллагад орж үзэх юмсан ч гэх юм өөрийгөө сорих юмсан гэсэн залуучууд бас байгаа л гэж бодож байна. Тэгвэл олон улсын байгууллагад ажиллахын хамгийн ихэнд одоо encounter болдог ч гэдэг юм уу тий хүндрэл бэрхшээлүүд юу байв эсвэл дурсамжтай зүйлүүд юу байв гоё эерэг зүйлүүд нь бас юу байв тэр талаар нэг гоё базаад яриач. Миний нөгөө хамгийн анхны ажлын гараа олон улсын байгууллагад ажиллаж эхэлжсэн гэсэн шүү дээ тий. Тэр нь болохоор 2008 онд хаа 2008 онд би 8 онд яг тэр байгууллагын талаар судлаад 2009 онд анх орж ирсэн юм байна. Тэгээд олон улсын хүнсний бодлого зохицуулалтын хүрээлэн гэдэг газар байсан. Ер нь бол олон улсын байгууллагад орж ажиллах нь бол маш гоё. Яагаад тэгэхээр нөгөө айгүй diverse маш олон орны хүмүүс байдаг. Тэгээд нөгөө систем нь айгүй гоё тогтцсон байдаг учраас нөгөө би энэсээ энэ өөр орны соёлоос суралцах маш гоё боломж олддог. Тэгээд дээрэс нөгөө ер нь бол олон улсын байгууллага гэхдээ хүний өөрийнх нь нөгөө карьер замнал нь ондоо шүү дээ. Зарим хүмүүс бол олон улсын ингээд илүү development тал руугаа олон улсын хөгжил ингээд хөгжлийн чиглэлээр ажиллах сонирхолтой, судалгааны чиглэлээр ажиллах сонирхолтой олон улсын байгууллагууд ч голцоо ерөөхдөө тиймэрхүү судалгаа, шинжилгээ хийдэг, анализ хийдэг олон хүмүүсүүдийн ийм онцлогуд нь арай өөр байдаг л да. Тэгээд ерөөхдөө олон улсын байгууллагын одоо хамгийн том байгууллага нь бол нэгдсэн улсны байгууллага байна шүү дээ, тий. Ашгүй одоо яг энэ манай You Think болон Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмдэг болон нөгөө юутай
залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих хүнсэн сүлжээтэй сүлжээний зохицуулагч болсон байгаа. Энэ болохоор үндэсний хэмжээний том байна тийм. сүлжээ. Тэгэхээр энэ сүлжээгээрээ бид нар нөгөө олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах гүүр болсон. Өөрөөр хэлбэл ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага дотроо энэ чинь бол дурдах юм бол асар их байгууллагууд байгаа шүү дээ тийм. Дэлхийн банк хүртэл байна. Олон улсын энэ дундаас бол олон улсын хөдөлмөрийн байгууллагыг би дурдмаар байгаа. Миний хувьд хамгийн анхны ажлын гараа бол илүү нөгөө судалгааны олон улсын хүнсний бодлого зохицуулалтын судалгааны үрэлэнд ажиллаж байсан. Тэндээ бол маш их одоо ажлын туршлагыг бол авсан. Сүүлийн жилүүдэд бол бид нар энэ одоо тодорхой илүү meaningful буюу утга учиртай нэг зүйл хийхгээ явж явах замдаа энэ залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих хүнсний сүлжээний зохицуулагч байгууллага болоод ингээд энэ байгууллагын гол зорилго бол нөгөө зохистой хөдөлмөрийг ингээд залуучуудад ойлгуулж дэмжих зорилгоор ингээд нэг юу бариад яваад нь шүү дээ тийм. Нэг утга учиртай нэг ийм зүйл хиймээр байна гэд ингээд явах дээр зэрэг олон улсын байгууллагуудын яг зорилготой яг нэгдчихэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол миний нөгөө олон улсын хөдөлмөрийн байгууллагатай холбогдсон юу бол айгүй гоё замналаад тэгээд би өөрөө ч гэсэндээ карьерийнхаа юг замналыг илүү олон улсын байгууллагад ажиллаж цаашдаа ч гэсэндээ бас ажиллах ийм бас сонирхолтой байгаа. Тэгээд олон улсын хөдөлмөрийн байгууллага бол өөрөө онцлог нь нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллага байгаа. Тэгээд манай сүлжээг хамгийн анх нөгөө 2018 онд байгуулагдаж байхдаа олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдчихсан. Тэгээд манай энэ сүлжээний дотор бол өөрөө ажил олгогч, засгийн газрын төлөөлөл, ажил олгогч болон нөгөө ажилтны байгууллагууд ингээд ийм одоо гурвалжин буюу tripartite байдлаар ажилладаг. Тэгэхээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын нөгөө бусад олон улсын байгууллагуудаас онцлог гэх юм бол яг энэ гурван талт байдлаар ажилладаг. Тэгээд энэ илүү олон улсын хөдөлмөрийн байгууллагатай ажиллаж байсан туршлагатай байгаад байна л да. Нөгөө төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлсэн. Тэгээд дээрэс нас нөгөө олон улсын хөдөлмөрийн байгууллагыг ягаад энэ олон улсын байгууллага гэсэн асуулт нь дурдаад унваа гэхлээр би тэгэхэд нэг айгүй чухал сайхан төсөл хэрэгжүүлсэн байгаа. Энэ нь ямар төсөл юм бэ гэхээр манай саяын залуучуудын зохистой хөдөлмөрийн дэмжих сүлжээ гэдэг чинь дотроо ингээд ийм 17 байгууллага байгаа байхгүй юу? 8 нь болохоор төрийн ийм агентлагууд байгаа. 8 нь бол төрийн бус иргэний нийгмийн байгууллагууд байгаа. Ингэж хамтарч ажиллаад залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих, залуучуудын одоо энэ хөдөлмөрлөх эрхийг хангуулахыг зорилготой ийм юу гэсэн үг байхгүй юу? Сүлжээ. Тэгэхээр чин зэрэг энийг бол нөгөө олон улсын хөдөлмөрийн байгууллага, Европын холбоо, бүр тэр битэл нэгдсэн үндэсний байгууллагын бүр Global Initiative on Decent Job for Youth гэдэг бүр нэг том сүлжээ байгаа байхгүй юу? Тэр эдгээр дэмжиж ямар төсөл ичгийн одоо төсөл нь болохоор зэрэг сая нөгөө хөдөлмөрийн хууль шинжлэгдэж батлагдсан байгаа. Одоо яг 22 оны 1 сараас хэрэгжиж байгаа шүү дээ тийм. Тэгээ энэ хөдөлмөрийн хууль чинь болохоор зэрэг одоо бүхэл энэ залуучууд, ажил олгогч, энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн харилцааг зохицуулж байгаа аюул чухал хууль байгаа байхгүй юу. Тэгэхээр залуучууд маань болохоор нөгөө хөдөлмөрлөх эрхээ сайн мэдэхгүй, хөдөлмөрлөх эрхээ мэдэхгүйгээс болоод яг ажлын байран дээр гараад юу эрх нь аюул зөрчигдүүд идэм байна л да. Тэгэхээр бид хэдийн яг энэ төслийн гол зорилго нь бол залуучуудын хөдөлмөрлөх эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Дээрээс нь бас нөгөө энэ шинээр батлагдсан хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хуулийг залуучуудад таниулан сурчлах зорилготойгоор ийм төсөл хэрэгжүүлээд амжилттай гэж бодож байна. Дууссан 2 сарын хугацаанд ямар ч байсан ингээд дижитал контентуудыг гаргасан байж байгаа. Энийг бол манай вебсайтнаас www.youthink.in гэдэг манай вебсайт байгаа. Тэрний нөгөө нэг меню билүү tab нь бол залуучуудын зохистой хөдөлмөрийг сүлжээгээд байгаа. Тэгээ бид тэдний сая хийсэн одоо энийг бол би нөгөө байгууллагаас сурчлах талаас биш илүү нөгөө залуучуудад яг хөдөлмөрлөх хэрэгтэй холбогдлолтой залуучуудад хүрсэн контентуудыг бид нар постэр хийсэн, инфографик хийсэн. Инфографик дотор бол ер нь маш хэрэгтэй сүүлийн үеийн статистик мэдээнүүд орсон байгаа. Тэгээд нөгөө график видео хийсэн, подкаст хийсэн. Тэгэхээр ер нь бол тэр бүгдээс ингээд хөдөлмөрлөх эрх гэдэг чинь бол аягүй чухал ойлголт юм билээ л дээ. Тэгээд сая нөгөө олон улсын байгууллагуудыг ярьж хахад бол ямар нэгэн утга учираар холбогддог гэдгийг хэлмээр байгаа. Тэгээд нэг жишээ аваад олон улсын хөдөлмөрийн байгууллага болон сая бид хамтдаа хэрэгжүүлсэн төслийн талаар танилцуулах хүчлээ. Чиний ярианд дурддагч шүү дээ. Одоо нөгөө meaningful life гэдэг. Ер нь сүүлийн үед энэ үг айгүй их дурддагдаг болж байна те. Барууны улс орнуудад ч гэсэн
хүн болгол одоо ажиллаж чадна, хүн болгон бизнес хийж байна те. Тэгэхээр тэрнээс гадна бүр нэг юм нийгмээр, community-гээр нэг юм meaningful амьдрья. Утга учиртай амьдарцгаая гэсэн. Тэрэнд хүртэл ингээд уриалсан их гоё сонирхолтой ярилцлага болж байна. Тэгээд бас ингээд манай өндрийн ярилцлагыг бас үзсэн залуусд ер нь хүмүүс таалагдсан баг. Дээр нь би ярилцлагын төгсгөлд өөрт ч бас боломж олгоод чи 18-аас 35 насны залуус яагаад одоо тийм энэ одоо энэ you think одоо хөтөлбөрт хамрагдах ёстой тэр талд нэг юм pitch хийгээд өнөөдрийн хоёулынхаа ярилцлагыг дуусгах. Pitch хийгээд бас бэлдээг байгаа гэж. Тулж ирэх гэдэг нь тийм өндөрлүүлээд. Тий, ерөнхийдөө манай Youth Inc гэдэг энэ байгууллага Youth Inc гэдэг нэр чинь өөрөө хоёр утгатай байгаа. Тийм байна. Товчлолтой байна тийм. You think гэж байгаа байхгүй юу? Бас you think та бод гэж байгаа юм те. You think about you. Өөрийгөө бодооч. Өөрийнхөө энерги, эрч хүч, амьдрал, ажил, карьер одоо утга учир гэж юу юм? Яавал би аз жаргалтай байх юм? Яавал би эрүүл байх юм? Яавал ингээд дуртай, кайфтай, гоё амьдрах юм? Ажлаа хийгээл, зогсоодойгоо ажлаа хийгээл тэгэл ингээд нөгөө ажилдаач дурггүй. Тэгээд нөгөө хамаг юм орхиныг мэдхэд эрүүл мэндэ орхитуулсан ажил юугаа гэр бүлээ орхитуулсан найз нөхөд ингээд бүгдийг орхитуулсан тэгэл ерөөсөн ажлын төлөө ажлын мал гэж ярьдаг шүү дээ. Тэгж явсаар байгаад нэг амьдралаа барахаар чинь зэрэг нэг хамгийн залуу насаа ихэр чинь одоо бол тэр концепт бол байхаа болцсон. Нөгөө бүх юм өөрчлөгдөд байгаа учраас манай энэ байгууллагын гол концепц нь юу юм бэ гэхээр зэрэг ажил амьдралын зохицлыг хангахын тулд өөрийгөө хувь хүний хувьд болон карьерийн хувьд хөгжүүлээд энэ одоо ижил сонирхолтой өөрийнхөө ажил амьдралын зохицол болон чадамжаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа адилхан сонирхолтой, ижил сонирхолтой залуучуудтай нэг community болж нэгдээд хэдүүлээ хамтдаа ингээд нэгдэж чадах юм бол илүү гоё, илүү олон гоё боломжуудыг хамтдаа бүтээх боломжтой шүү гэдгийг бол залуучуудаа хандаж хэлмээр байгаа. Тэгэхээр манай байгуул манайх чинь гишүүнчлэн зөвхөн залуучууд биш бас байгууллагууд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг л нэг хоёр талын хооронд нь холбогдсон юм гүүр платформ хийх гэдэг учраас байгууллагуудтай байх юм бол илүү одоо нөгөө яг ийм хөгжсөн хувь хүнийхээ хувьд болон карьерийнхаа хувьд ингээ утга учиртай амьдралаа илэрхийлсэн өөрийнхөө чадамжаа нэмэгдүүлж байгаа эрүүл амьдралын юм их суралцж байгаа ийм залуучуудыг авч одоо холбогдож ажиллах холбогдох юм бол тухайн байгууллагын үр өгөөж бүтээмж бүх зүйл ер нь ингээл бүгд л айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ур чадвараа одоо залуучуудыг ур чадвартай залуучуудыг бид нартай хамтарч ижил яана л да. Тэрнээс шууд одоо ингээд ийм залуучуудыг авъя танаа байлахаас асуудаад авъя гэдэг ер нь бэлдэж өгнө. Тийм бэлдэж өгнө. Сайн бэлдэж өгнө даа тийм. Хамгийн гол нь нөгөө байгууллагууд бол маш их мөнгө, цаг хугацаа хүч хөдөлмөрийг нь хэмнэж байгаа байхгүй юу. Байгууллагууд өөрсдөө шууд тэр залуучуудыг ингээд бэлдээд, хөгжүүлээд тэгээд яг нөгөө хэрэгтэй таних гэж удаад байгаа байхгүй юу. Маш их нөгөө энэ олон нөөц зарцуулаад байна шүү дээ. Тэгэхээр манай байгууллагатай хамтраад манай гишүүн болсноор ямар давуу талтай юм бэ гэвэл ямар ч хэлсэн бид нартэй хамтарч ажиллаад яг эрэлтэд нийлүүлсэн тэр нийлүүлэлтийг гаргахын тулд энэ хөгжлийн хөтөлбөрүүд дээр ингэж бүр оролцоотой бүр хамтарч ажиллаад залуучууд яг ийм юм дээр алдаад идэв шүү. Ингэх юм бол илүү бид нар ийм зүйлийг яг боддоор хүсээд идэв шүү. Тэгвэл зарим сургалтыг нь хамтраад бүр зохион байгуулад орчих боломжтой. Хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой, хамтарсан сургалт зохион байгуулах боломжтой. Тэгээд ингээд энэ хөтөлбөрөөр ороод төгсөд гарч байгаа залуучуудыг ажилдаа аваад ингээд илүү үр дүнтэй ингээд хамтарч ажиллах боломжтой. Тэгэхээр манайх бол айгүй их хамтын ажиллагаан дээр тулгуурлаж одоо байгууллага цааш нь хөгжүүлэе гэж харж байгаа. Тэр бол манай стратеги байгаа. Яагаад гэх юм бол Youth-ийн ганцаараа бүх зүйлийг хийнэ гэж байхгүй. Айгүй олон зүйлийг ингээд ур чадвартай туршлагаараа ингээд хийж байгаа хувь хүмүүс болон байгууллагууд бол бүгдээрээ манайхтай хамтрахад бол нээлттэй. Манай вебсайт бол одоо ажиллаж байгаа. Youth-ийн өстөө 3W-Youth-ийн youth гэж нөгөө бичээд INC гэдэг нь болохоор нөгөө incorporation төлөвлөж байгаа байхгүй юу INC цэг men гэд ороод манай вебсайт руу ороод sign up хийх юм бол үнэгүй байгаа. Ерөөдөө ингээд хамтарч ажиллах хүсэж байгаа, өөрийгөө хөгжүүлэх хүсэж байгаа ийм залуучууд байгууллагууд манай сайт руу ороод нэвтэрж ороод тэгээд үн төлбөргүйгээр нэвтрүүлээд өөрсдийнхөө профайлыг, хувь хүнийхээ болон байгууллагын профайлыг бүглөөд энэ бол бид хэдтэй хамтарч ажиллах эхний эхлэл байгаа. Дараагаар нь бид нар бол нөө гишүүдтэй бүр ингээд tailored те яг эрэлт хэрэгцээнд нь тулгуурсан тийм сургалт арга хэмжээ хамтын ажиллагаануудыг бол хийн. Тэгээд тэр нь бол ингээд гишүүнчлэлээрээ одоо пакэж
болоод одоо стандарт пакэж гэдэг нь бол илүү яг нөгөө жим шиг. Тэгээд нөгөө ажил олгогч болон залуучууд хамтдаа нөгөө workout хийх хэрэгтэй. Би бол ингэж хэлээд байгаа байхгүй юу? Манай шинэ үеийн жим яг л жим байхгүй юу? Хүмүүс жим гэж ойлгохоор очиж нөгөө дасгал хийнэ гэж ойлгоод ер нь гэхдээ ер нь бол нөгөө жим гэхэр хүн ойлгодог шүү дээ. Жилийнхаа төлбөрийг төлөөд тэр жимд community дотор нь ороод за ямар ч лсэн би очиод 1 удаа очно уу, 3 удаа очно уу, сардаа 1 удаа орно уу, жилдээ ганц 2 удаа орно уу, тухайн хүний өөрийнх нь сонголт байхгүй юу? Тэгэхээр тэр боломжийг одоо шинэ үеийн жим маань YouThink маань олгож байгаа. Тэгэхээр өөртөө ороод өөрийгөө хөгжүүлэх гэхэд бол тэр боломж төлөвлөд нь бол манай одоо платформ дээр байна гэсэн үг. Тэгээд жимд очиод яг нөгөө шууд үр дүн хүрчнэ гэж бас байхгүй шүү дээ, тий. Илүү одоо тасалжуулагч аавна гэдэг ч юм уу. Би яг тэдэн сарын дараа тийм үр дүнд тэдэн килограмм тасах гэдэг юмаа. Эсвэл би тэмцээнд бэлдээд байгаа юмаа. Яг ийм үр дүнд би ингэж зориод хийхэд надад ингээд туслаад дэмжиж өгөх одоо коуч хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тэгэхэд жим дээр ингээд хувийн тасалжуулагч аваад дараагийн ингээд хамтын ажиллагаараа ордог шүү дээ, тий. Тэрнтэй адилхан манай одоо юу membership package, premium package гэдэг нь бол саяын яриад байгаа хөтөлбөрүүдийг бид нар залуучууд болон байгууллагуудаас санал болгож илүү коучинг хийж яг үр дүнд ингэж хөргөж өгөө дараа нь холбож өгдөг ийм хөтөлбөрүүдийг санал болгож байгаа. Тэр хамтдаа пич хийсэн болж чадчихсан. More than enough гэж. Харин тийм. Гоё пич боллоо. Ярилцлагыг үзэж байгаа залуус болон за мөн ажил олгогчдод ч гэсэн өөрсдөө мэдээлэл нэмэгдүүлээд энэ хөтөлбөртэй хамтраад ажиллачвал илүү юм те. Өөртөө нөгөө хэр хандлагч гэдэг юм уу те залуус өөртөө одоо цагаа хөдөлмөрөө те тодорхой хэмжээний одоо хэмнэл зардлын хэмнэлтийг бол хийх юм боломж олцоонууд бас харагдаж байна гэж ярилцсан сууж байхдаа бас бодож байлаа. Тэгээд манай Балжи бас өөрөө аюу тийм ирч хүчтэй мундаг юм байна. Яаж одоо энэ их ажил амжуулаад байдгийг үнэхээр ирч хүчтэй эсвэл нөгөө meaningful амьдарч байгаа бүсгүй гэж бодож байна. Гэр бүл зохиоцсон. Тэгээд тамирчин юм те фитнесээр хичээлдээ бас тамирчны яг одоо фитнесээр системтэй хичээлүүд бол сүүлийн яг 6 сар болж байна. Тэгээд үнэхээр маш их мэдлэг dedication буюу зориулт үнэхээр гарах шаардлагатай байд юм байна. Тэгээд энийгээ дагаад бол маш олон зүйлүүд ирдэм байна. Зөвхөн ингээд дасгал хийгээд байгаа юм шиг харагдаад байгаа боловч тэр чинь нөгөө эрүүл мэндийн талаар маш их ном уншиж байна. Яг энийгээ боддоор хэрэгжүүлж эхэлж байна. Ус ууж байна, амин дэмүүд хэрэгжилж байна, макро шимтгийл, микро шимтгийл. Дээрээс нь одоо нөгөө яахаар хүн ингээд булчин хөгждөйн ингээд жоохон хөгжиж эхэлж байгаа. Тий. Хөгжиж эхэлж байгаа тий. Гэтэ үнэхээр гоё юм байна. Яг нөгөө дасгал хийж хөлс гардаг. Энэ нь өөрөө дагаад нөгөө стресс менежмент болоод явцдаг. Хөлсөөр маш их нөгөө хүмүүсийн хоригдлагдаад байгаа стресс гарч явдаг. Тэгээд энэ нь нөгөө бодисын солилцоог айгүй гоё ингээд ичимжилчихэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ингээд 30 гарч байгаа 30 нэлээд явцсан бид хэдэд ч гэсэндээ үнэхээр ингээд айгүй хэрэгтэй. За их сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Балжиадаа баярлалаа. Тэгээд манай ярилцлагыг бас дундаас нь үзсэн хүмүүс байгаа бол дахин танилцуулахад за Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг буюу YouThink байгууллагын үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Балжина оролцсон. Өнөөдөр цаг зав гарган бидэртээ манай энэ ярилцлагад орсон. Баярлалаа. Чиний ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баяртай үзэгчтэй. Баяртай.